За юу цаанда guys Fox байна. За тэгээд хэдүүлээ ойр дуулцсангүй тэгээ өнөөдрийн бичлэгээрээ бидэн тохиолдсон аимшигт явдлууд гэдэг групп дээрээс хүмүүс тохиолдсон аимшигт явдлуудыг унших болно. За тэгээд та бүгдийг бичлэгээ дуустал үзэн гэж найдаж байна. Ингээ шууд бичлэгэндээ орцгоё. За ингээ ихний пост руу гаръя. Энийг ярахаар дэх хүмүүс итгэхгүй байх. 24 оны сүүлээр 9 сар хавцаа би эмэгтэй дүүтэйгээ нийтийн байр түрээлсэн юм. Эхний нэг сар болоод л байлаа. Дараа сараас нь шөнө унтаж чадахгүй байн хөрбөгөөд хитэн цаг унтсан ч нэг ядар сүлдсэн байдалтай байдаг болсон. Олсон хитэн төгрөг маань нэг юмд хүрэлцэхгүй дуусчихна. Дүүч бас адилхан. Ингэж явсаар 3-4 сар өнгөрлөө. Сүүлдээ арга барагдаад таньдаг хүн дээр очиод учир байдлаа хэлтэл энэ амьдарч байгаа өрөөнд ч сарвчтай малгай өмссөн залуухан эрэгтэй хүн боож өгсөн. Тэгэл тэрний сүнс нь өрөөндөө хорогдож яагаад олсон хитэн төгрөг чи юм болохгүй байна гэвэл уг сүнс нь хүний энергийг байнга сорж хооллож байдаг хэмээн хэлсэн. Үүнийг сонсоод гайх зэрэгцэж байсан. Тэгэл оройхон гэртээ ирээд күртгээ тайлаад үлгүр дүлгэх гэтэл нэг сарвчтай хар малгай үлгөөтэй байсан. Би дүүгээс энэ малгай чинийх үү гэж асуусан биш л гэсэн. Манайхаар орж гарсан хин нэгнийх нь юм болов гэж бодоход малгай өмсөд байдаг нэг ч хүн санаанд ороогүй. Ирж болох найз нөхөд ах дүүнэрээс асуусан альнийхан ч биш. Тэгээд ч манайхаар нэг их хүн орж гардаггүй 3-4 хүн хаяа ирдэг. Ингээд л их чи хэлсэн үнэн санагдаж эхэлсэн. Айсандаа тэр малгайг яах ч учраа олоогүй. Хэд хоногийн дараа дүү хөдөө гэрлүүгөө явахаар болж би ажилдаа байсан учраас ганцаараа үлдсэн. Тэр орой мэрсэр юм бодож айцтай байж байгаад л унтсан. Гэтэл шүн дунд нэг хүнд юмд шалан дээр түггээл унсан. Би пал хийдэлц очиж ирсэн. Чив чимээгүй болоод хүнжил доогуур орсон. Шалан дээгүр нэг юм мөлхөөд л байх шиг сонсогдсон. Зүрх амаар гарчих гээл аль болох чимээ гарахгүй байхыг хичээсэн. Хэсэг чимээгүй болохоор нь хүнжлийнхаа завсраар харахад нээх урт хүзүүтэй өндөр хүн хөргөж налаад зогсож байсан. Тэр шүн харсан зүйл дахиад гараад ирэх юм шиг тайван сууж чадахгүй бушуухан л нүүсэн. Намайг гарсны дараа нэг хүн шинээр нүүж орсон байсан. Би очиод үүнийг хэлбэл тэр хүн галзуу гэж бодох байх гээл хэлж чадаагүй. Тэр хүнд одоо юу тохиолдох бол? Ер нь бол эвгүй. Энэ тентхий нийтийн байрууд гэхээс илүү бас орон сууцнууд байдаг. Тэгээд хэрвээ та бүгд одоо ингээ шинэ байр маянд орох гэж байгаа бол нэг муур тэр байр руу оруулаад үзээрэй. Тэгээд хэрвээ тэр муур чи гарч сухах гэх юм бол тэр байр чи юмтай гэсэн үг шүү. За ингээ хоёр дахь пост руу гаръя. Манай авга гах тохиолдсон явдал юм гинлээ. Ах зах зээлийн 90 оны ихэр хөдөөгөр арь шир ноолуур цуглуулад оронд нь хятад бараа гурил будаагаар солиод чиргүүлтэй 30 машинтай Сүхбаатар аймагт явж байж гин. Сүхбаатар аймгийн ямар сум бригад гэдгийг санахгүй байна. Шүн төөрөөд айл олдохгүй явж байсан чинь хуучин бүдэг зам гараад ирсэн гин. Дагаад явж байсан 3 км орчимд суурин газарт ороод ирлээ гин. Бригадын болов энэ тэнтэй хитгэн гэрэл ганц л байшин нилээн тод гэрэлтэй. Дөхөөд ирэхэд тракторын чимээ олон хүний шуугилдаж дуулдаж байгаа юм шиг чимээ ихтэй байна гин. Ах найзтайгаа баярлаад ямар нэгэн баяр ёслолд ирж байгаа юм шиг байна. Хэдэн литр спиртээ бензин болгоод явъя шүү гээл ярьж амжиж. 500 м ойртох хэрд гинт тог тасарсан юм шиг ханахгүй бочлоо гин. Нөгөө хоёр гайхаад гэрэлтэй байсан байшин тулаад иртэл хоосон балгас байсан гэсэн. Машинтайгаа тэр сууринг тойртол нэг байшингаас бусд нь туур болсон хуучин бригадын төв байсан болов гэмээр газар байж. Нөгөө хоёр үг дуурах сөхөөгүй хумгүй тэр газраас холдсон гинлээ. Дараа айлаас тэр нэг газрыг судлахад илгээлтийн малчин оюутнууд хот руу буцахдаа тэр байшинд байрлаж байгаад шөнө нь угаартаад олон оюутан өөд болсон гэж ярьсан гинлээ. Энэ тухай мэдих нэгэн нь доор ярина биз. Олон жилийн өмнө сонсож байснаас ирүүлсэн шүү. Үнэн худлыг мэдэхгүй. Гэхдээ авга ах минь худлаа хэлэхгүй хүн байсан юм да. Бас харамсалтай зүйл болж исэн юм байна. Зөв юу ч мдэггүй байж байгаа л нас орцсон гэсэн үг шүү дээ. За дараагийн пост руу орцгоё. За ингээд 3 дахь пост. Манай ээж шөнө гэртээ ганцаараа унтаж байхад нь гинт хаалга онголгоод хүн ороод ирсэн байгаа. Тэгэхээр н хаалга чойжтой хий орж ирдэг байна гэд гайхаад нүдэнээс нь чинь яг дээрээс нь бүдүү эрэхтэй хүн цоо ширтэж харж байснаа. Мөн байна гэж хэлээл гараа явсан гэсэн.
Тэгэхээр нээж айгаад хүнчлөөрөө бие ороогоод ханд бие нагаад ганц мэддэг тарина уншаад сууж байхад нь дахиад хаалга онгоолгоод хоёулаа хоорондоо яриад энд байгаа гэдэл орж ирснээ ээжийг хэвтэж байсан толгоон тус газар нь юм хайгаад Сони юм да. Энд л байсан да. гээл намхан бүдүүн хэлсэн чинь өндөр тунаггай Байхгүй л байж дээ. гээл гар явцгаасан байгаа. Ээж айгаад гэрлээ асаагаад хаалгаа шалгатал дотроосоо чоожтой байсан гэсэн. Эргээд унтаж чадахгүй үр цайтал тарин уншиж суусан байлээ. Адилхан ийм зүйл тохиолдсон хүмүүс байна уу? Гэж байна. Яа бас тэгтээ эвгүй юм те. Шүн унтчихсэн чи зүгээр чоожтой хаалгаар нэг бүдүүн гар орж ирснэ. Харж арч ирснэ. Мөн байна гээл буцаж гараал дахиад нэг туранхайг дагуулж орж ирснэ. Юм хайгаад идэг ш. Йоо. За ингээд бидний тохиолдсон аймжигч явдлууд идэг бичлэг маань энэ хүрээ дуусч байна. Тэгээ та бүгд таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээ таалагдсан бол та бүхэн минь лайкаа дараарай. Таны дарж байгаа нэг лайкнаас маш их хурам авдээ шүү. За тэгээ дараачихан бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Чоцсон чиний